Та ус уухгүйгээр ганц хоног тийч чадах уу? Энэ хорвоо дэлхийг одоо ингэж энэ амьдаар нь хин сайхан ногооноор нь цэцэгтэй нуул устаа энэ амьдралыг тэтгэж байгаа юм чинь ерөөсөө л ус байна. Доронт аймгийн нутагт орж ирээд явж байна. Одоо бид яг Доронт аймгийн Матад сумын 2 дугаар багийн нутаг хар хад гэдэг газар ирж чад байна. Төмөр зам тавих асуудалд бол зүгээр байна. Гэхдээ энэ марын мэлчээрд яхан харгаатай юу вэ гэж. Тэгэхээр энэ төмөр зам тавих нь бол гарцаагүй байна. Тий. Төмөр зам тавихтаа тэр ойр ойрхон малчтын нүүж гардаг тийм түнэлэн гарцал байх хэрэгтэй. Ийм машинаар явах юм бол би нэг жишээ ярив. Хавар би 5 сард би тэр замаас нэг 2 км 3 км гэстэй хаварчдгийг. Хургал хойно аваад тэг хаврдад миний сувын замын зүүн талд хаврдаад тэг дүү маань ирээд аймгаас энэ хойно гаргаад шин шөлөө игээд идсэн чинь уушг нь бүр тийм гөхөр юм болсон байсан. 18 машин явдаг байсан. Тэгэхэд 18 машин явахад тийм бол чинь 200-300 машин явах юм бол энэ хооронд чинь одоо тэгээд би чинь амьдрах бэлчээрчгүй болно, нутагчгүй болно. Манай сумын хувьд бол одоо даашин тамсаг байна, гадрын тас, хөөтийн уурхай байна. Энэ хоёроос одоо санхүүжилт гэдэг юм нь энэний түшиж үйл ажиллагаа явж ажлын байр юу болох тийм тал дээр бол ард түмбэл санал нэгтэй байгаа. Гэхдээ энэ хөөтийн уурхайн үед бол урагшаа чоноголын замаар Эрдэнэ цагаар тээвэр хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сум бол шарын замаар явж байгаа. Засмал зам зүгээр ард мал. Энэ дээр бол бас малчтын сая энэ хүмүүсийн хэлж байгаа юм зам басыг талгалж байгаа гэсэн асуудал бий. Энэ дээр анхаарах хэрэгтэй. Нөгөө талаасаа уурхайн үед бол юу шүү дээ. Одоо энэ бараг ихэн хуудаг. За тэгэл энэ зүүн чишээ зээрийн төлдөг нутгаш Монгол улсын зээрийн одоо тэрний 70 хэдэн хувь Эрдэнэ цагаан матын нутгаар амьдарч шүү дээ. Доронт Монгол одоо дэлхийд байхгүй хялган тал экосистем тэнд байгаа юм бол цагаан зээр шин одоо гол нутгалдаг газар бол тэр даашингийн тэнд байгаа газар байна. Энэ хөөтийн уурхай энд байна. Тэгэхээр энэ төмөр зам тавигдахад бол төмөр замаас гадна засмал зам одоо Баян өшөө хүртэл даашингаас хаашаа тавигдана гэж энэ сая одоо даашингаас бичгтийн баамт хүртэл шорон зам тавигдж байна. Энэ энэ төр бол тэр зээрийн төлөв нүүдэлд бол нөлөөлнө гэж ойлгож байна. Нөлөөлөхөөсөө харж байгаа юм. Энэ бас нэг анхаарах хэрэгтэй зүйл. Одоо нуурууд ширгэж байна. Тэ? Энэ одоо зүүн булаг, баруун булгууд гэдэг энэ булгууд байна. Эдгээр ус багт болж байна. Тэгээ ер нь бол сая бол манай усны сумын хувьд усны асуудлыг хүндрэлтэй байхгүй. Тэгээ сая Нодны уржинжид Дачин тамсаг компани хөрөнгө оруулалтаар 230 сая төгрөгөөр сумын тэрвэл сэвэрлэг төхөөрөмжтэй усны төхөөрөм тавигдсан. Одоо тэндээс үл цэвэр усаа бол ууж байгаа. Уул уурхай хөгжөөд дэд бүтэж хөгжөөд төмөр зам тавиад энэ уул уурхай хөгжөөд ажлын байр шинээр бий боллоод тэгвэл та бүхэн тэнд ажиллаад заавал мал маллахгүйгээр одоо тэр суурьшмал амьдралын хэлбэр рүү орж яага болдгүй юм бэ. Малаа багасгаад харин тэр уул уурхайг нь эрхлээд төмөр замыг нь хөгжүүлээд өөр амьдралын хөвшил рүү орж болохгүй юу? Сонирхолтой өөр өнцгөөс асууж байгаа юм л да. Малгүй бол Монгол улс бас яаж амжих вэ? Дандаа малгүй болчих юм бол энэ цөөхөн байлаа ч гэсэн бас хэцүү үстэй одоо. Өчнөө одоо малынхаа махаар одоо мах идэхгүй Монгол хүн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр мал хэрэгтэй үү. Бид бол тэгж боддгий одоо тийм. Байгаль дээлтэй Монгол гэдэг энэ ногоон календар. Энэ календар дотор юу байна вэ гэхээр ерөөсөө монголчууд яаж байгалаа хамгаалж ирсэн эсвэл одоо түүхэн мэдээллүүд дээрэс нь одоо ахуйн хэрэглээнд ахуйн өдөр тутмын амьдралдаа яаж байгаль дээлтэйгээр бид нар хандах вэ гэсэн юм зөвлөгөөнүүд тэгээд тийм амралт чөлөөт цагаар унших тийм хошин шиг зөвлөмөл гэх мэтлэн ингээд байгаль хамгаалах чиглэлийн юм ногоон календар гарсан байна. Тэгээд энийг танаа гэрүүлд дурсахъя. Хотын бид нар чинь бол ингэж байгаа шүү дээ. Тэгэл яг сайхан ингээд дэлхийд дэлгэнцсэн цагаан эдэн болчихсон энэ үеэр гарч ирээл өө сайхан байна.
өдөө орон нутг чи ер нь сайхан байна даа гэл. Ингээл ерөөсө элбэг дэлбэг цагт нь гарч ирчээл явдаг. Тэгэл тэр өвлийн хэцүү цаг хаврын тэр тарчиг үед нь яаж нээж ийнү бид нар зургатаар хараад тэгжээ гэл өнгөрч байгаа. Гэтэл яг ингээд бодит амьдрал дээр энэ ургамал чинь ийм байх юм бол бид нар өвөлдөө хэцүү байдаг, хаврдаа хэцүү байдаг гэд ингээд ойлгоод ирэхээр хүн чинь өөрөөр харж эхэлж шít. Тэгэхээр энэ дээр одоо шашны бид бүхэн буйны ажил хийж байгаа улсууд бас бодолцох хэрэгтэй. Яг нэг айраг цагаа дэлгэрсэн үед бид бүхэн нэг гарчдаг уу? Бас хэцүү дарчиг үед нь бас нэг гараад юу болж ийн хүү хай аваа цоцоот нь өгдгүү маа гэхэд бас тийм ээ. Ингээд бас явж ивэл зүгээр юм болоо гэж бас дотроо өөрсдөндөө бас шүүмжлэлт хандаад. Ногоон аяллаа баруун бүсийн бэлчээр ногоон хөрөнгө багийнхан ганцын даваа Загастан их давааг даван говь хангаа хосолсон Завхан нутгийг зорж явна. Завхан аймагт 200-аад түргэн урсгалт гол горих, 100 шахам том жижиг нуур, халуун хүүтэн аршаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газар бий. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой үржил шимтэг хөрс бэлчээртэй энэ нутгийн малчтаас оролцогчид маань адуу маллаа адгуулах, бэлчээр усаа хамгаалан зөв зохистой ашиглах үлгэр дуур ялуулсан мэдлэг мэдээллийг сурвалжлах юм. Аян замын уртад оролцогчид маань бэлчээр усны тухай яриа өрнүүлэн явна. Манад энэ дэр нэг юм бол хэрвээ энэ миний хашаан дотор байгаа бол энэ дотроос олдсон дээр нь байсан юмыг би юу л хийнэ өөрсдийн дур гэж ойлгосон шүү. Нэг Холливуудын алдартай жүжигчийн хүн нэг том байшин худалдаж аваад байшингийнхаа үүдний одоо 2 модыг хөгшин царсан модыг хөрөөд ийцэн баг. Тэрний төлөө асар олон мянган долларын төлбөрт унсан гэж хэлдэг байхгүй. Бид нар одоо энэ дотор байгаа доор нь байгаа юм нь бол Монгол улсын төрийн өмч хിവэрэл байх юм байхгүй да. Зөвхөн тэрийг ариг гамтай ашиглах эзэмших эрхийг л хүнд өгчөж байгаа малчдад ч юм уу тийм ээ нэг хэсэг малчдад өгөх тухайд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бэлчээрийг бол хүнд худалдаж болохгүй. Баясаа чи миний эзэмшиж байгаа бэлчээрийг аваараа гэж би тэрийг эзэж худалдаж болохгүй. Тэдний одоо өөрснөө мөнгө төгрөгөө гаргаж усчуулна, өөрснөө одоо тэдээс тариалангаа авна, одоо яг өөрснийхээ эрх мэдлийн газар болчихж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэд нар өөрснөө тэрийг бөөнөрөө нэгдээд тэрийг хамгаалаад ээлжилж малаа оруулаад ингээ гаргаад ингэж байгаа тохиолдолд бас гаднаас хүн ирж суухад бас хэцүү юм байна да тийм. Баясгалангийн төрсэн нутаг ямар сум блэ? Ямар аймгийн ямар сум? Увс аймгийн цагаан хайрхан сум. За цагаан хайрхан сумын одоо тэр баррикадад мөндөхөө баррикадад одоо ингээ хүмүүс бэлчээр эзэмшчихсэн байж идэл чинь баясгалан одоо Улаанбаатар хотод хэдэн 10 жил жүжигчин хийж ирсэн би ерөөсөө мөндөхөд ирж нутгалмаар байна. Ийм юм байж болохгүй юу гэдгийг л нөхдөд манай өөрсдөө анханасаа тохирчихсан байх юм бол баясгалан байлах эрхэн тэднэрт байж байгаа бас байлахгүй эрхэн ч гэсэн байх хэрэгтэй юм л да тийм. Юу ч хийгээгүй мөртлөө очиод ингээд буух бол айгүй сонирхол байгаа байхгүй тийм. Завхан аймгийн Тэлмэн сумыг зорин яваа ногоон аяллынхан Улаастай суманд төр саатлаа. Богд чигстэй голыг хормоогоороо урсгах жавхлант толгойн язгуурын 3 бурхны суврагыг энэ өдрийн хөтлөгч Мөнх Эрдэнэ бүтээлцжээ. Энэ одоо ямар учиртай шүтэнүүд гэхээр манай Монгол орны чинь даасан бурхны нөгөө Очирван бурхан гэдэг юм байна. Ааха. Тэгээ Очирван бурхны үлгийн нутаг заларж идэг газар нь болохоор Отгон тэнгэр хайрхан гэж. Тэгээ энэ Завхны чи ерөөс Очирваны үлгийн нутаг гэж хүнлээд байдаг юм. Одоо санаа тийм. Тэгээ энэ Очирван хайрхнаа одоо ингээд иргэн тойрон олон хотог төвлөгөөд нийлсэн ийм түүхтэй юм байл. Одоо дэлгэв хотог тэгэл жалхан цулт тэгэл олон тамхтаа утгадууд тэгэл хотог төвлөгөөд эрдэнэт мэрэгдүүд их нийлжсэн ийм аймаг юм байна. Тэгээ энэ сайхан хотог төвлөгөөд мэрэгдүүдтэй зориулаад ийм хотогтуудын гүдэн зохицолбор гэдэг 2001 онд анх тэр цаатлын 9 суугийг бүтээж эхэлжсэн. Тэгээд энэ жил болохоор ингээд бүр Очирваны хотолч уул ингээд өшөө үлдсэн хотод төвлөгөөдүүдээ зориулаад тэгээд тэр язгуурын 3 бурхан тэр Очирван Монгол орныг ивэн даасан Очирван бурхныг бүр ингэж томоор сайхан бүтээгээд ингээд 108 сургахтай ингэж одоо бүтээсэн ийм сайхан зохицолбор юм байна. Тэгэхээр Улаанбаатарын зайсан толгоогоос том зохицолбор шүү дээ. Энэ бас шашны талаар дотрын шүмшиг зөвлөгөө эднүүдийг нэгж оролцож байсан. Тэгээ их баяртай. Ийм сайхан гар үе оролцсон. Тэгээ энэ ингээ харахаар эн чинь энэ 3 сурганы дээд нь 3 өөр өнгөтэй байгааз. Тэгэхээр эн чинь доор нь цаатлын шар өнгөختөр нь бол Жангараасаг бурхан байгаа. Жангараасаг бурхан маа нөгөө инэрн нэг үүсгүй
болгон штэ. Тэгээд биеийнх нь шар байдаг. Тэгээд дээдлийнх нь суургын дагалдуулаад шар өнгөөр хийчихсэн. За энэ болохоор очирван бурхан. Тэгээд биеийн өнгө нь хөх байдаг. Тэгээ бас суурган хүртэл одоо хөх өнгөтэй байдаг. Тэгээ яг сургуудынхаа үүдэн дээр дандаа төрийн сүлдээ залцсан байгаа. Тэгэхээр энэ цаа дутах санаа нь болохоор энэ очирван бурхан гэдэг маань Монгол төрний шашин дөрийг дааж захиж байдаг. Тэгээ шашин дөр маань улам сайхан бат сайн байх болтгоо гэсэн бэлгэлийг ингэж агуулсан байдаг. За энэ болохоор Жанграасыг бурхан. Жанграасыг бурхан маань одоо инэр нөгөөсгөө бурхан тийм ээ. Манчар бурхан маань оюун ухааны даасан бурхан. Тэгээ биеийн өнгө нь цагаан байдаг, суурын хүртэл ингээд цагаан байдаг. Эргэн тойрон сургуудын ингээд сонгохдоо ив ивийн сувраг хийсэн. Тэгээ цаад бэлэгдэл утга нь юу вэ гэхээр Монгол төм маань ив түнжинтэй сайхан байна гэсэн ингэж хийсэн. Энэ бол их сайхан сүрлэг сайхан байна. Сайхан. Ялангуяа энэ завхан голын хөндөй мөн гоё харагдчих шүү. Энэ олон гэрүүд, энэ гол ус сүрлэг. Одоо яг тэр харахаар чи нөгөө хууч нөгөө амбаны төр юм байлээ шүү дээ. Аа тэр юм уу? Тий, улаастай амбаны төр одоо. За сайхан юм үзлээ. Манай багаас хичнээн хүн энэ дээр гарч ирж үзсэн бүү мэд. За ямар ч нөгөө хэд манд бензин аваад ажил төрлөө хөөцөлдөөд энэгээр ер нь орой олчлоо баг орж амжихгүй юм шиг байна төө. Тэгээд хатгаа битээраа одоо аз завшаан таарлтаал ингээл энийг л үзлээ дээ. Тэгээд бусдын одоо манай багийнхаа гишүүдэд бол зурагтаар телевизээр үзээрэй л зөвлөхөөс. Тэгээ. Өмнөөс нь сайхан залбираал даатгаал ингээл тийм ээ. Бид гур бол даатах чи. Багийнхаа гишүүдийг. Тэгээ. Энэ хэдэн метрийн гүнээс ус авч байгаа вэ? Энэ 300 метрийн гүнээс тэгээ 6 давхар шүүлтүүрээр шүүгдээд гарч байгаа байсан. Энэ бол одоо нөгөө эрүүл ахуйн ус, амны усны стандартын шаардлагыг яг хангасан уу? Хангасан. Яг стандарт шаардлага хангасан ус гарч байгаа. Цэвэр ус нь бол. Цэвэр ус нь. Цэвэр уснаас гадна бас нэг өөр ус гардаг байх нэ дээ. Тэгээ өөр бохор ус гарч байгаа. За. Тэгээ гадагшаага. Энд чинь юуг нь эндээс шүүгж байгаа усаа 2-1-ийг шүүгээд ийш нь оруулаад цэвэршүүлээд тэгээд тухайн 3-2 нь гадагшаа гарч байгаа байхгүй юу? Усаа хаана хоримтлуулах уу? Ийшээ яваад энийгээ жоохон тайлбарлах уу? За энэ гадаа худаг байгаа. Тэгээд худгаасаа энэ ноцоосоор татаад тэгээд энэ чайнда хоримтлуулаад тэгээд энэ чайнаас ийш нь татаад энэ шүүлтүүрүүд байгаа бүгд. Тэгээ энэ хоёр шүүлтүүр байгаа. Ямар шүүлтүүр вэ? Энэ дотроо нэг хайрга шүүлтүүртэй тийм. За тэгээ энэ дотор дамжаад энэ дотор ариутгын боцоогоо энэ энд тийм. Тэгээ энэ ариутгаад одоохоо юу гэсэн би сонсч ирсэн юм аа. Тоон усанд нэг тусал юм. Тэгээ энэ хоёр цаасан шүүлтүүрээр дамжаад өнгөр ороод тэгээ энэ хоёр шүүлтүүрээр дамжаад за тэгээд одоо бохир усны нэ цэвэршүүлсэн ус нь. Одоо ийм усыг л одоо ийм болгож ийн гэсэн үг тийм. Сумын хүн амын усны хэрэгцээ, амны усны хэрэгцээ хангагдж байна уу? Яг сумынхаа хэрэгцээг бол хангана манайх. Тэр иргэдтэй зардаг л да 5 төгрөгөөр зардаг. Литрийг 5 төгрөгөөр. Тог байхгүй. Одоо энэ гадаа байгаа мотороор өөрсдөө бид нэр түлшээ худалдаж аваад түлшээрээ ажиллавал тэгээд орлогоохоо зарлага нөхөд одоохондоо яг ингээл явчихна. Ашиг болж чадчихна уу? Ашиг бол байхгүй. Тоггүй болохоор хамгийн гол бэрхшээл байна штэ. Энэ өвөл энэ мотор хөлдөж барих одоо ажиллахгүй байх тийм асуудал байна уу? Өвөл манайх энэ худгаа ажиллахгүй. За тэгээ усаа хаанаас авах вэ? Өвөл бол тэгээд л одоо байгалаасаа нөгөө засныхаа усаар айл болгоно уу? Тий. За. Өвөл яагаад ажиллуулдаг вэ? Энэ нөгөө хөлдчихдэг юм уу? Эсвэл хүүтэн хөлдөн. Энэ дотор чинь дам пявер өнүүд байгаа шүү дээ. Тэгээд зөвхөн дотор хоёрхан тэнтэй. Тэрээс яг 24 үргэлж байнга тогтоо олчих юм бол тэнэ нэмээд тэгээд өвөл ажиллуулж боломжтой. Ус бол хамгийн үнэтэй, амьдралын их болдог. Тэр утгаараа усыг үнэгүй биш, үнэтэй зармаар санагдаад байгаа байхгүй. Усыг үнэтэй болгох тусмаа өнөөдөр бид нэр энэ 5 төгрөгөө ямар үнэтэй юм бэ гэж бодох биш. Харин үнэгүй зараад байгаа юм байна. Бид нар усаа харин ч үнд оруулах ёстой юм шүү. Үнэгүй
гэхээр хүмүүсийн сэтгэлгээ тийм байдаг шүү дээ. Үнгүй юм байнга л байж байдаг. Үнгүй юмыг одоо хэмнэх шаардлагагүй ч гэдэг юм уу. Үнгүй юмыг би ингээ асгаж яхад ямар ч харамсах юмгүй гэсэн ийм хүмүүсийн сэтгэлгээ одоо бүр тогтцсон байна. 3-2 бохор усан одоо энд ингээ гойд чинь л доо. Тэгээд энэ би одоо багийнхаа гишүүд, мөнх гол багийнхаа гишүүд одоо манай багийн нэрнтэй бас холбоотой асуудал учраас одоо жишээлбэл энийг юу гэж бодож байна? Энийг бид нар ер нь яах ёстой? Каранттай малаа ус хүмүүс нэрээ усалцдаг. Тэнгүүд ногоогоо ус хүмүүс бас тэнцээсээр авчдаг. Энийг нэг тийм нөөцийн савруулт хийдэг болмоор. Бохор усыг нь ихийг нь хайчин, усныхаа ихийг хайж цэвэршүүлдэг технологиг бол би үнэндээ бол анхудаага харж байна. Юу зөөлрөх төхөөрөмж байна гэж ойлгосон. Ямар нэгэн өөр бодис нэмээд тэгээд ингээд цэвэршүүлж байна. Тэгээ маш их ус гарч байна гэсэн. Энэ дээр л жоохон гайхаад байна. Гэхдээ юмнуудын цаас бичвэр юм үзэж байгаад энэ тодорхой болж болох байх. За 3-5 тонн. Тэгэхээр чин сарын дотор хэдэн ус гарах уу те. Тэгээ хийх юм бол нэг усан сан хийгээд тэндээ жишээлбэл дорндын загас гэдэг юм байж болно ш жишээлбэл. Зүгээр мөрөөдөл яриу. Шууд тийшээ татаад тэнд ногоогоо шуудуугаар усалдаг ч юм уу бороожуулагчаар усалдаг. А энд онгоц тавиад ингэж шавар шалбааг үүсгэлүүгээр онгоц тавьж байгаад адуу мал усалдаг болох юм бол айл ал талдаа ярих хэрэгтэй болов уу гэж харагдах юм. Хөрөн мөнгөний асуудал хамгийн хүнд байна штэ. Өвөл бас нэг мөсөн котанк болгоод бүх залуучуудын амралт чөлөө цагийг өнгөрөөхт тий тиймэрхүү юм ярьж байсан. Сумынхаа иргэдэд одоо жишээлбэл тэр юу одоо энэ усыг та нар үнэгүй ашиглаа гэх юм бол наад зах нөгөө ариун цэврийнхаа хэрэглэн зарцуулагдчих болно тийм ээ. Тэм хумаа угаадаг. Чин асар их нөөц ингээл зүгээр ингээл урсч тий. Энэ бол биднэрт эргээд асуултын тэмдэг үлдээгээл явж байгаа юм шиг байна. Сумын төвийн улсууд ялангуяа манай улс төвөөгч маань бас дотроо бодож сансан юм байх шиг байна. Сумын захиргаа иргэдийн хурлын дээр бас ямар шийдэл гаргахын хэдүүлээ эргээд мэдэх байлгүй тийм ээ. Монгол улс бол ер нь усчуулах гидрогеологийн ажлыг бол ойрын жилүүд бас нэлээд эрчтэй хийх юм уу хэрэгтэй мө гэж бодсон. Хэрвээ тэр нутаг бол устай болчвол одоо хөдөө аж ахуйн эргэлтэнд орно шүү дээ. Тэгэхээр энэ хөдөөд ялангуяа говь нутагт худгийг бол шинээр барих. За үүнд нь бол магадгүй малчтын оршоол бол зөвхөн улсын хөрөнгөөр төдийгүй одоо аж ахуйн журмаар худаг байгуулах ажлуудыг ч гэсэн нэлээд өргөнөөр судалж хэрэгжүүлэх хэрэгтэй юм гэсэн бодол төрж байгаа. Ер нь аяллаа явцад бэлчээр гэж ямар одоо тийм чухал асуудал ганцхан энэ хүн харахад энэ газар дээр байж байгаа өвс биш. Ямар том асуудал юм бэ гэдэг нь бас их харагдчихжээ. Хөдөө орон нутгийн хүмүүсийг нэгтгэж байгаа энэ том ганц эрх ашиг нь бэлчээр байна. Малчид гадны компани ч юм уу аль эсвэл уул уурхаа гэдэг ингээд яваад өгвөл боломж тэдэнд байгаа хэдий ч тэд нарыг үнэхээр тэр бүх өвлийн зуны гачиг ган гачгийг даван туулж өөрсдийнхээ газар нутаг дээр ингэж эзэн болж үлдэж байгаа нь бол их гой санагдсан. Тэгээ дээрэс нь хэрвээ тэд нар ингээд хаяад яваад өгөх юм бол газар нутаг нь эзгүүрээд тэр газар нутгийг хинч хамгаалахгүй. Хотод байгаа бид нар бол тэр хөдөөгөр ямар хүмүүс очиж тэр газрыг яаж байгааг бид нар бол сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээ баг болоод нутаг орныхоо эзэн байгаад ингэж чадах юм бол ямар нэгэн гадны одоо тэр уул уурхайн компани ч гэсэн ороод ирэхэд та нар эзэнтэй газрыг хүмүүс яаж чадахгүй гэдэгт би итгэлтэй боллоо. Монголын 300 гаруй сумаас одоо тогныхоо асуудлыг шийдээгүй цөөхөн хэдэн гарын 5 хорон багтахаар сумуудын нэг нь энэ Дорнот аймгийн Матцсан байгаа байхгүй. Гэтэл энд бол одоо энэ нарны энергиэр тийм ээ одоо solar panel гэдэг энэ хавтангаар ингээд гэрэл цулуулад ингээ ажилдаг гэж сумын хүмүүс ярьж байна л да. Гэтэл хүчин чадлын ингээ асуух дээр зэрэг ерөөсөө өдрийнхөө нартаа үедэл өдрийнхөө сумын хэрэгцээг л ингээ хангаж яадаг. Яг одоогийн байдлаар бол нарны энэ панел хавтангууд бол өмтэй. Зардал өндөр тусдаг байхгүй. За магадгүй 7 жилийн дараа бол одоо байгаагаас 10 дахин хямдарнаа гэсэн ийм төлөвлөлтөй ажилладаг. За олцоо манай Солонгосоос Хятадаас бол энэ панел хавтангуудаа оруулж байгаа. За энэ панел хавтан болохоор яг ингээд нар одоо голчлон тусдаг урд зүг рүү харуулад байрлуулж байгаа юм. Гэтэл нар маань өглөө зүүнээс гараад баруун руу шингэн тий. Энэ хоорондох зөвхөн урд
зүг рүү харж байгаа хэсгэл хугацаанд нарныхаа энерги цуглуулж байгаа хөөх. Уг нь бол энэ нарны хавтан маань нарыг одоо ургахаас нахвалаа шингэх хүртэл хөдөлгөөнийг дагаж хөдөлж өөрөө мэдрэж явдаг. Энэ мэдрэгч хөдөлгөөн байхгүй байгаа маань нэг дутагдaltaа талуулж байгаа. Монголд нар гээгүүлэх өдрийн тоо маш урт. 360 тонногийн 320 орчим нар гээгүүлэлттэй байдаг. Тэгээ ялангуяа орнод маань урагшаа хэсэг тий нар гээгүүлэлт бол өндөр байгаа газар. Тэгэхээр нарны эрчим хүчийг ашиглах боломж бол бидэрт бол их байна. Хямд үнэтэй нь богино настай бай таарна шүү дээ. Тийм юмнууд авцраад байгаа юм. Тэгээ би бас тэгж харж байсан. Солонгосод бид нар бас энэ сэргийгдэх эрчим хүчний энэ газруудаар нар салхины газруудаар нь явж хаад солонгосууд энэ төр өөрсдөө болохоор дандаа барууны эсвэл Америкийн технологиг оролддог. А өөрсдөө хийдэг мөртлөө өөрсдөө хийдгийг болохоор хятад өвөр Монголд туршаад байдаг. Тэгэхээр энд бас нэг бодлогын шанартай юм яваад байгаа юм болов гэж боддتي. Энэ сумд гэхэд 2000 гаруй хүн амтаа гэхэд одоо цөөхөн өрх байна те. Тэгэхээр энэ рүү их өндөр үнэтэй өндөр хүчлийн шугам татах уу те. Эсвэл энэ цахилгаан станц барих уу гэвэл их эдийн засгийн хувьд их өрлөгөн юм болно шүү дээ. Тэгэхээр яг ийм жижигхэн тоосгонд манайх шиг ийм тархаа бутрахаа 300 хэдэн сумтаа малчид тэнд 2-3 өрхөөрөө хотолж амьдардаг ийм улсуудад бол яг энэ байгалийн эрчим хүчийг ашиглаж, байгалийн энергийг ашиглаж эрчим хүч гаргах асуудал манад их тохиромжтой юм шиг л надад санагдчихсан шүү дээ. 2008 онд хүлээлгэж өгсөн ч гэжтэй ашиглалтанд орсон. Тэрнээс хойш 2 сар 24 цаг яваад л 9 сенстэй байсан юм. Тэгээд тэрнээс хойш сенснүүд нь ганц нэгээр оонж ойцоор байгаа одоо бүр хураагаад аваа битсэн. Аккумуляторууд нь л үнэхээр муу. Үнэхээр цэнийг хураахгүй бүр цэнийг хадгалж чадахгүй болсон. Нүүрс ашигладаггүй цахилгаан станц биш те. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж чадвал бид ерөөсөө нөгөө дэлхийн нийтээр хүлээс үүрэг байгаа. Кёотогийн протоколоор дэлхийн бүх орн хүлэмжийг бууруулах үүрэг хүлээсэн байдаг те. Тэр хүлээсэн үүргэл бид биелүүлэх юм. Тэрний төлөө бид энийг байна өөр бусад ямар зүйлсийг байдаг бүгдийг л ашиглах шаардлагатай л гэж бодож байна л да. 24 цагийн тоггүй л байгаа юм байна. Энэ бол биднэрт бас л асуудал үлдээгэл ингэж явж байна да. За та бүхэнд баярлалаа. Энх Батраа баярлалаа. Ажилчин өндөр амжилт хүсье. Тэгээ удахгүй танаас өмнө одоо 24 цагийн эрчим хүч орж ирэх болтугай гэж өрөөё. Хайрлалтай шиг. Зүүн бүсийн мөнх гол багийнхан аяллахаа зорилтод цаад цэгээр Дорнодын Матад сумыг сонгожээ. Галуулан наран газар доороос ургуу гэлтэй гайхамшигт менингийн талд Петро Чайна компани нефт боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс ногоон аялагчид энэ нутгийг аяллаа зорилтод цэгээ болгожээ. Эрдэнэсээ ухуулж сорвживч энэ л янзаараа байх юм. Эх орон минь та ямар эгэлгүй энэрэнгүй юм бэ? Өөрийн зарах мэдлэлтнүүдээ өөрийнх нь зоргоор жаргаах юм. Эх орон минь та ямар эгэлгүй уужим юм бэ? Матсумаас гараад талгаруу километр яваад газрын тосон дээр ирлээ. Одоо энэ газрын тосон дээр маш их эдийн засгийн болон байгалийн баялагийг ашиглах үйл ажиллагаа явагдаж байна. Ер нь манай багийн гишүүд та нар ямар бодолтой байна? Тогтоогдсон нөөцээр бол 21 сая тонны тогтоогдсон нөөцтэй гэж байгаа. Монгол сая хүрэхгүй тонны жилийн 1000 тонны жилийн нөөцтэй гэж байгаа. Тэгээд энэ нефт бол боловсруулагдахгүйгээр шууд төвхийгээр урд хөрш рүү бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр ингэж гарч байгаа. Гэтэл өнөөдөр манад нефтийн асуудал ямар байгаа вэ бүгдээрээ мэдж байгаа. Орос бараг нэг улсаас хараат ийм байдалтай байгаа. Дотооддоо нефт үйлдвэрлэж яагаад болохгүй байгаа юм бэ? Ерөөсөө л энэ том уурхай одоо энэ сайхан алдарт менингийн тал дээр ингэж их нутгийг хамарсан байж байгаа уурхай маань байгаль орчинд ямар нөлөөтэй байна вэ? Усны нөөцийг хэрхэн бохирдуулж ийнэ вэ гэдэг хоёр юм дээр л анхааралтай хандах хэрэгтэй. Зүгээр одоо байгаа мэдээлэлээр жишээлбэл хаягдл усан сан гэдээ байж байгаа. Энэ маань бол байгаль орчинд маш их аюултай нөлөөллийг үзүүлж байгаа. За энийг бол ямар ч байсан ойрын хугацаанд бүрэн шийдвэрлэх ёстой. За хоёр дахь асуудал бол замын асуудал. За нөгөө 5-7 нүүрсний уурхай дээр яригддагтай адилхан энд бас замын асуудал ярьж байгаа. Угаасаа ийм эмзэг давхрахтай энэ тал хэрийн бүсэд энэ зам байгуулахгүйгээр маш их хүнд
даацын машинууд явна гэдэг маань бол энэ аюултай. Тэгэхээр энэ хоёр үйл ажиллагааг одоо хохирлыг энэ хоёр аюулыг бүрэн зогсоож ээж дараа нь энэ үйл ажиллагаа үргэлжлэх ёстой гэсэн нэгдүгээр юм байр суурьтай байна. Хоёрдугаарт нь бид анх гарсан цагаас эхлээл яриад байгаа аливаа асуудлыг нэг юм бүрэн бүтэн цогц байдлаар нь үзээчээ гэж. Сүүлийн үед Монгол улсад томоохон уул уурхаанууд үүсээд байдаг. Одоо жишээлбэл энэ Дачин Тамсаг гайл одоо 5-7 оюутлогоо ч гэдэг юм уу. Гэтэл ердөө 70 км-ийн зайтай байж байгаа сумын төв нь хүмүүс нь 5 төгрөгөөр усаа худалдаж авдаг. Тэгээд тоггүй байдалтай байж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид энэ уурхайн төлөө ажиллаад авах ёстой юм уу? Эсвэл энэ уурхай энэ компани за тэр нь хэний эзэмшил байна? Тэр нь юусаа хамаагүй. Компани Монголын төлөө ажиллах ёстой юм уу? Монгол компани төлөө ажиллах ёстой юм гэдэг бол хариулт нь ойлгомжтой учраас иймэрхүү компаниудад зөвшөөрөл юмнуудыг өгөхдөө цаашдаа хажууд нь бүс нутгийг нь хөгжүүлэх жижигхэн хот суурныг шинээр бий болгох эсвэл одоо байгаа хот суурнуудын дид бүтцийн асуудлуудыг бүрэн шийдвэрлэх дид бүтц гэдэг дээр цахилгаан ус цахилгаан замын асуудлуудыг ярьж байгаа. Энэ асуудлуудыг тэргүүн зэрэг тавих хэрэгтэй байна гэсэн анхны юм бодогдож байна. Монгол оронд угаасаа хоёр нефтийн уурхай одоогоор ашиглалтанд байгаа. Зүүн Баянгийн нефтийн уурхай. За нэг нь энэ Минингийн талдах Петрочайна Дайчин Тамсаг гэсэн хоёр нефтийн уурхай ажиллаж байгаа. За Зүүн Баянгийн нефтийн уурхай бол 60 жил ажилласан. За тэгээ Монголд байгаа энэ нефтийн чанарын хувьд газрын тосны чанарын хувьд бас жоохон одоо арабийнхыг ч гэдэг ч юм уу тэр Оросынхыг гүйцэхгүй гэж ярьдаг. Зүгээр Монголдо боловсруулахад бас жоохон асуудалтай гэдэг ч юм уу. Гисэн хэдий ч бид энийг тэр хаашаа зөөгөөд байгаа. Тэр газар нь хэн ашиглаад боловсруулаад байгаа юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Өөрсдөө бид хүнээс хараат байж өөрсдийнхөө дотоодынхоо нөөц бололцоог яах юм бэ? Айлаас ирэхээр авдраа уудал гэдэг тийм ээ. Тэгэд энэ авдраа хүнээр уудлуулаад тэгсээр нэ өөрөө айлаас ирээд яваад байгаа нэг ийм үзэгдэл үнэхээр ажиглаж байна. Яагаад бид хаа болтол энэ цэгийг захиагаа цэгийг болж энийг зорж ирсэн бэ гэхээр энэ хаварчин бид нар ярьсан зунжин ярьсан нефт бүтээгдэхүүн шатхууны хомсдол байна гэж байна. Тэгвэл яагаад энэ дотоодынхоо юуг ашиглаж болохгүй? Мэдээж хэрэг бид нар түүхийн нефтээ гаргаад Оросоос нефт гуйх биш бид нар энд боловсруулаад гаргах нь боловсруулаад өөрийнхөө хэрэгцээг хангах нь хамаагүй өөр ашигтай бөгөөд одоо үндэсний аюулгүй байдал талаасаа ч гэсэн ашигтай гэдэг хүнд ч ойлгомжтой. Би бол яг эдгээр шиг бол тийм төсөөл ойлголт байхгүй ирсэн. Дээрээс нь хараад ч бас ойлгохгүй байна. Энийг ярьж байгаа энэ их нөөц. Тэгээ дээрээс нь энэ ажиллаж байгаа уурхайг харахад бол үнэхээр олборлож байгаа тоон бол жишээ нь өнөөдөр Монголын бидний нөгөө нэг эндээс гуугаад байдаг, асуудал үүсээд байдаг. Тэр нефтийн маань бараг одоо дүнгээс илүү гарсан нефт олборлолт юм байна гэж тийм ээ. Тэгэхээр энэ бол надад айгүй тийм ойлгомжгүй санагдаад байна. Монголдо ийм байж яхад бид нар өнөөдөр энийг асуудал болгоод яриад одоо хэдэн жил яриа. Нефт байхгүй л гэдэг тэнцэн савн нэг л айлаас хоол гууж байгаа юм шиг юм болоод идэг. Гэсэн чинь өнөөдөр яг Монголын нөхцөл зүүн баянч байна гэж энэчээж байна гэж байна. Тэгэхээр энийг бол одоо би өөрөө яриад нүдэрээ харлаа. Тэгээ би энд бол гайхаж байна. Монголын төр тугаа хүмүүс яг энийг одоо шийддэг албан тушаалтнууд нь юу гэж яагаад гэв. Миний хувьд л яг иргэний Монгол улсын иргэн гэдэг зүгээс би ойлгож байна л та. Тэрнээс л яг манай одоо энэ докторууд шиг мэргэжлийн хүмүүс шиг цаад утга учир нь бол би сайн ойлгохгүй. Хамгийн гол нь над нэг ойлгомжтой юм байгаа нь болохоор гарч байгаа жишээ нь би тоог нь авч үзэж байна л та. Гарч байгаа олборлож байгаа тоо бидний гаднаас авдаг нефтийн тооноос баг илүү байгаа л надад бол их гайхалтай тийм сонин дээрээс нэг тийм ичмээр санагдаж байна. Одоо манай аяллаа ерөөсөө үндсэн зорилго газар дээр нь очих байсан. Бид нар мэдээж үгдээ нэг телевизийн студид суугаад юм уу эсвэл нэг офисын ширээний хард суугаад юм яриад их л олон сайхан юм яриад онл яриад ингэж болох ус яг газар дээр нь үзээд ирэхээр байдал ямар байна вэ гэж юм. Үнэхээр энэ замыг туулж эхлэх цагаас ахуулаад энэ төрхөд хүртэл хэдийн хэмжээний зардал гарах уу гэдгээс ахуулаад зайны цаг хугацааны асуудлууд хүртэл яригдж байгаа. Сая манай Уужкагийн хэлдгээр үнэхээр энд бас ойлгохгүй юмнууд бас нэлээд олон байх шиг байна. Тэгэхээр магадгүй манай энэ аяллаа үр дүн болоод ядаж ойлгомжгүй байгаа юмнуудыг ойлгомжтой болгоё. Ард түмэндэж байд юм уу эсвэл сонирхож байгаа хүмүүст нь ч байд юм уу төрийн байгууллагуудад иргэний хөдөлгөөний байгууллагуудаа дараагийн асуудал нь ойлгомжгүй юм уу алдаатай юм шиг санагдаж байгаа юмнуудыг яаж засах вэ, ямар арга замууд байна гэдгийг шийдэх цаг ерөөсөө өнөө маргаашгүй тулжээ. Минингийн тал ямар сайхан тал байна те. Энэ дэр зүгээр энийг ингээ харж хахад зүгээр энэ мордод ингээд их олон хүн шаардлагаддаг юм шиг байна. Ингээд техник тэнд ажиллаж байна. Нефт бол энэ евро ингээд шахагдаад нефтээ авчдаг юм байна. Тэгээд ийшээ урд хил рүү бол машинаар ингэж зөөдөг.
Энэ дээр бол түрүүний хэлээдсэн хөрсний эвдрэл. Миний бодлоор бол одоо ямар нэгэн үйл одоо уурхайг ашиглахдаа хамгийн эхлээд байгаль орчны үнэлгээ хийлэгдэх шүү дээ. Тэнд нэг хууль байдаг, тэнд нэг дүрм журм байдаг. Энэ маань яг амьдрал дээр хэрэгждэг, нутгийн иргэд ард нь хохирж үлддэг, хөрсөн эвдэрдэг, бохирддаг тий. Улаанбаатар шатхууны хомсолтоор бол хаа биш энэ холыг зорж ирж байна тийм ээ. Тэгэн ирчээд бидний тэр хомстоод байгаа зүйл энд илбэг байна. Тэрний чинь ингээ гаргаад гадагшаага явуулчаад байна. Урагшаа түүхийг юм тийм ээ. Тэгсэн энэ хойноос аваад байна. Хой тормоогоор урд тормоогоор шилбээд дотроо байгаа ма гадагшаага гаргаад ямар холбоос яваад байгааг юу ч ойлгохгүй. Монголчууд нэг юм дээр би их тийм үрэлгээ усууд юм болов гэж бодоод байна. Дээрээс нь бид бүхэн одоо магадгүй бид нар заавал жишээ нь энэчнээс нефт үйлдвэрлээд ирэл дотоодоо нефт үйлдвэрлээд ирлээ гэхэд гаднаас нефтээ авахгүй зогсоочих юм биш шүү дээ. Тэр нефтээ авдгаараа аавн л үз. Хамгийн гол нь магадгүй 1-2 жилийн 10-20 жилийн ч юм уу нөөцтэй байх хэрэгтэй байхгүй юу? Ерөөс юм нөөцлөн гэдгийг монголчууд их ойлгохгүй. Байгаагаар нь үрэх гээд идэг дандаа. Тэр юм хадгалч ч юм уу юм нөөцөж бас сурмаар байна. Тэнгүүтээ магадгүй Оросоос ч юм уу Хятадаас ч юм уу Казахстанаас ч юм уу нефт авдаг л гэж байгаа. Тэр нефтээ аваад дээрэс нь энэ сайхан дотооддоо үйлдвэрлэж байгаа нефтээ мэдээж энийг бас уурхаа явуулаад жигдэртэл бол утгал баг. Тодорхой хэмжээнийхээ нефтийг бас нөөцийн сантаа болвол их зүгээр юм болов гэж боддtiin. Тэгэхээр байгаагаа үрэх биш нөөцөж хадгалж сурмаар байна гэдгийг бас хэлмээр байна. Энэ бол бас миний бодол байлаа. Мөн гол Бэлчээр ногоон хөрөнгө багийн энэ өдрийн хөтлөгч Мөнх Эрдэнэ Завхан аймгийн засаг дарга болон аймгийн хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэнг багийн оройн хуралдаа урихыг хүссэн юм. Тэгээ монголчууд маань бол бэлчээрийн талаар ариун их уламжлалтай тийм ээ. Тэгэхээр энэ одоо үед энэ уламжлалтад өвлөгдөөд ирсэн бэлчээрийнхаа амьдрах ухаанаар одоо үед ер нь ингээд амьдраад байвал ер нь тэр болцоотой вэ гэж. Манай Завхан аймгийн хувьд бол ерөөсөө энэ одоо уламжлалт одоо мал малалгаа энэ одоо ашигт малтмлыг олборлохгүй байгалийн унган байгалаар нь хадгалах тийм ээ хамгаалах энэ чиглэлийн юм нэлээд төлхөө анхааруул их өргөөжтэй бол гэж бодож байгаа. Манай харуул одоо ашиглалтын 3 лицензтэй 108 хайгуулын лиценз байсан. Одоо 60 болж буурсан. Танах одоо 100 турхан их болдог цаас их ундаг аймаг те. Тэгэхээр зэрэг хадлан тижээлээ яаж бэлтгэж जैन тэрэнд малчид нөгөө нэг хамтаараа оролцож иргэний байгууллага бүлгээрээ бэлтгэж जैन үү эсвэл сумаасаа бэлтгэж जैन үү эсвэл хувь хуваа бор зүрхээ дааж जैन үү хадлангийнхаа асуудлыг яаж шийдэж जैन. За манайх бол нодон жилээс ахвал нэлээд олон жилийн гантай байсан учраас хадлан их хомс байсан. Тийм учраас бид нар нөгөө таримл хадлагын талбайг нэмэгдүүлэх чиглэлээр одоо та нар тэлмэн сорж байгаа нь зөв. Тэлмэн дээр бол нэлээд одоо тийм ээ одоо малын тижэл тариалж байгаа. Өнгөрсөн жил 1000 гаруй гаа тарьж байсан бол энэ жил 3000 гаа одоо гаа талбайд тариалт хийлгэсэн байна. За тэгээ хадлан бол одоо сүүлийн одоо 30 гаруй жил Завхан аймагт ургаагүй хэмжээгээр одоо ажил гарсан. Одоо авч чадах л бол одоо газар сайгүй хадлан байгаа. Хувь хүмүүс болохоор хоорондоо бэлчээрээ булаацалтаад ингээд зодоонуудын гарсан ийм явдал байдаг юм байна л да. Гэтэл сая наашаа явж байхдаа тэр Баян-Хонгор аймгийн ямар сум байлаа? Баян говь сум дээр болохоор ийм асуудал байна л да. Багаараа нийлээд малчид хувь хүмүүс ингээд хоорондоо хид хидээрээ бүлэг болоод нийлээд бэлчээрээ ингээд өөрснөө хамгаалаад ээлжилж ингээд тэрийгээ тийм хамтарч ажиллаад тэрийгээ бүр өвснөгөөгөө тариалаад ингээд бүр багаараа ажиллахаар илүү үр дүнтэй юм байдаг юм байна. Бид нар бол бас тийм үү. Тэгээ тэрийгээ та нар хэр дэмжиж байна та нар? Сум сумынхаа бэлчээрийн нутгийн газрын зураглалыг хийгээд тэр зураглал нь одоо хадлан авах гол боломжтой талбай нь аль юм? Хавар идэх талбай нь аль юу? Өвлжүүл хавар өвлжүүлэх хэрэгтэй юм. Энэ танаа бүлэг хэсэг хүмүүс юм уу? Энэ одоо баг баригатынхан гэдэг бүр зураглалыг хийж байгаа. Тэрүүгээр малчтай ингээд бүлгийн зохион байгуулалтанд оруулсан. Одоо тэгээ энэжлээс нөгөө бүлгүүд нэгдэж хоршооны хэлбэрээр орж байгаа. Тэгээ ерөөсөө л одоо тэр хадлангийнхаа талбайг $100-оороос иддэггүй. Тэрийг хамгаалдаг. Иймэрхүү зохион байгуулалтын юмд бол орцсон явж байгаа манайхаа тий. Бэлчээрийн жинхэнэ одоо эзэн байж байгаа малчтад эзэмшүүлэх тийм ээ. Тэгэхээр энэ дээр та бүхэн одоо ер нь ямар бодолтой байдаг вэ? Уг нь миний бодлоор бол эзэмшүүлэх гэрээгээр эзэмшүүлэх нь зайлшгүй хэрэгтэй. Цаг хугацаа болцсон. Өнөөдөр яг тэр өөрийнхөө эзэмссэн бэлчээр нутгаад тохирох хэмжээний малаа адуулаад тэрийг нөхөн сэргээхээс өсвөлээл огтон зурмын устгаас өсвөл усчуулахаас өсвөл ийм юм хийхгүй болвол
Зүгээр ин хавтгайгаар хайчих дээр бол аль өвс сайн ургаж байгаа газар нь аль одоо олон малтай аль нүүдэл суудыг ийм чадaltaй нь очиж идчихад хайчаа авчаад байгаа байхгүй. Тэр нь эзэмшүүлэх тухай хууль бол зайлшгүй хэвчээ. Малын өсөлтийн тухайд их сайхан тоо ярьдаг болцсон шүү дээ. Өсөөд байгаа малын тоо маань энэ бэлчээрийнхээ даацтай хэр тохирч таарч ийн гэж та бодож байна вэ? Энэ хидэрсэнтэй болоод тэр гам болоод зод болоод ингээд одоо байгаль өнгөрсөн жил үнэндээ тохируулчлаа та. Манай аймгийн бэлчээр нутаг бол 1600-аас сая 600-аас сая 800 мянган малын даацтай бэлчээр нутагтай юм байна. Тэгээ 3 сая хүрч чад нэг хэдэн жил болоод дунд нь гам болж чад өвөлдөн зод болоод одоо 2 сая 100 мянган малтай байгаа. Ер нь гэдэг баланс хийж байгаа л гэж. Байгаль зохицуулахыг хүлээх үү хэдүүлээ өөрсдөө тэрийг зохицуулцгаах уу? Өмнөх жилийн зудны өмнө намар бол одоо бид мал борлуулах арга хэмжээг одоо аймгаас ачаглал санаачлал одоо их зохион байгуулагч хийх гэсэн. Зах зээл оролдоогүй. Үнэхээр одоо тэгээ одоо нэг ямаамаач одоо 5000 сангаар борлогдох хэмжээнд ороод үнгүүд ч ихэлсэн. Нөгөө малч чинь 5 жил малчаад тэгээд 5 настай ямаага 5000 төгрөг өгөх. Үнэхээр харамсалтай байгаа хгүй. Тэгээ өгөхгүй за тэгтэр бол өгчихтэй гэсэн байдлаар. Ийм байдлаар хайцсан л да. Малаа өсгөөд ингэхэд нь бол хязгаар тогтоогоод өгөх нэ тэр бол хүнд. Нэг л юм би татварын бодлогоор. Тэдэн толгой хүртэл бол та бол татваргүй байна. Амжир гагны төвшөнгөө аваад эдийн засгийн болцоотой 10 хүний хооллоод байх хэмжээнд бол татвар төлөхгүй. Тийм үү? Нөгөө одоо татвар. Тэрнээс давхаараа нэлээд өндөр, тийм үү? 50 толгой нэмэгдээд ирэхээр илүү 100 болохоор нэмэгдээд ирэх. Татварын бодлогоор ингээд бариад ирэх юм бол малаа яаш тэ хэрэгэлтэнд оруулна. Одоо бэлчээрийн тухай асуудал бол барилга хот байгуулалтын яамны ч юм шиг, хүн сүдэж авах яамны ч юм шиг, байгаль орчны яам ч юм шиг ингээд л яваад байгаа л да. Үндсэндээ баг эзэнгүй бэлчээр төрийн мэдлэлд байна гэтэл. Гэтэл бэлчээр гэдэг юмыг яаж харж ийнө гэхээр ерөөсөө үнгүй зүгээр одоо байж идэг юм. Гэтэл нөгөө бидний хижээгээд байгаа 43 сая малын чинь хижээгээд байгаа юм тэр байгаад идэг. Тэрийг ч хүмүүс одоо тооцохгүй байгаа байдгийг. Багийнхаа хурлын дараа тэд улаастай сумаас Тэлмэн сумыг зорилоо. Тэлмэн сумын малчид нэгдэн нийлж хадлангийн талбайгаа хамгаалan усжуулалтын систем хийсэн юм. Манай багийнхан өнөөдөр бол нэлээд хол аяллаа. Говийн бэлчээрээс хангаа бэлчээр нутаг сэлгэж одоо нэлээд хол аяллаа. Тэгээ ер нь одоо хөтлөгчийн гэдэг маань бол нэлээд хэцүү ажил байд юм байна. Ингээ хараад байхад ер нь хариулахад хэцүү байдаг. Тэгээд одоо хүнээс асуулт асуух бол бүр их хэцүү байдаг юм байна. Тэгээ юу тач тугай өнөөдөр хоньныхоо одоо ээлжийг ингээд давлаа. Ингээ нэлээд оройтож ядарсан байгаа учраас ерөнхийдөө үндсэн арга хэмжээгээ микрофона дараагийн хүндээ ингээд дамжуулъя л гэж бодож байна. Дэмжи. За ингээд одоо амжилт хүсье. За баярлалаа. Одоо хэдэн цаг болж байгаа юм бэ? 2:30. Шөнийн 2:35 бид нар нөгөө суулж авсан Тэлмэн сумда хүрэлцэн ирлээ. За ингээ сайхан амарцгаагаарай.